Зэг нэг мэдсэн 1000 гол зогулсан байна. Хоёр мэдгэд 2000 гол олоорой гэж. Уг нь 7 хоног болгон бичлэг оруулах гэж бодсон боловч өмнөх 7 хоногт оруулж чадсангүй. Учир юу гэвээс олоо бичлэгийг илүү сайн янзлуулахын тулд Eiffel студиор нүүсэн чинь нусаа эцрүүгээ дарлаа. Олоо бичих гэсэн бэлдсэн текст байхгүй. Тэгэхээр нэг бие толоод галс өгчээд өнөслийн мөрөдлөө нэмгэлээ гэж бодоод Eiffel студиор орсон чинь яамдын байрны бүтц шиг яасан ядаргатаар шаарваа юм чинь. Роологож шиш чаддгүй. Яаж өчгөж болдгоо. Носоо бүрхлээд хэд онлоо. За тэгээд суусан зэцнээс явсан тань гэж эцсүүлт нэг юм учрыг нь олгож айдаадсан. Ингэснээс та намайг юу тестэж үздэг сонсоор байна. Хүнд үзүүлэхэд ичмэр дамжигдаа гэдэг шиг юм болсон л да. Гэхдээ яг анхны юм болохоор нь оруулахар шийдлээ. Миний одоо сонсох зүйлд хараалын үгс агуулгдсан учраас сонсох та нарын байгалийн жам бөгөөд яг эндээс жаахан гүйлгээд шууд тайлбараа сонсч болно. За тэгэхээр нэг ийм юм. Хоншиг наам Монголын хоншиг санаал нь үлгэр том кино шоу Сүбэ Коно шиг каналд хөлсөгийг бичсэн шин хайныг заваараа хөлсгад дөрөнгөө шин хэд ашиг заваараа сакурагийн цэжигсэн намайг шаахгүй гинэ дайш төлөв дөрөлгөж чиген даахгүй дингээ гаруудыг хараад энэ хараку мадара карате лишиг явартай биста амбарын цокаратын гөлгөнтөн гоолн гоорт гэрэгнэ гараа бусарнасыг варн чиний бүдэг ширэгнэ Үгс багтаж чадсан цунадагийн юм шиг зохион 10 сулдаг холбоо нөгөө тоглон юм шиг зохион гинэ хүүхэн хим мэдхийн өгөн бурхан дотор уусан би жинчүрги айн дээр дэшүртэн би аавч сорон бус чиген чин бичгээд үгүй гурам бус хорон үгс Ийм бантаа удах гэж нэлээд хоногийг барвдаа. Элементарны юм ачиж чадахгүй. Эхэндээ хадагч мөргөж өглөө. Нилээн алдаж санснаар хоолоогоо биш харуулж чадаагүй ч гэсэн шинэ мэд жоохон чухал байсан учраас зүтгүүлсээр л дуусглаа. Замын өнгөрсөн өдрүүдийн адлын явдал иймэрхүүлээр өнлөө. Ойр дуулцдаг учраас сумжираа жахан сайн сайхан ярьчихлаа. Одоо харин шууд тайлбарлаагаа. Мокима аудио үзүүлж байна. Хэрэг та бэлэн бол гараалт гэж эхэлцгээе. Дасаран хошинер аимшиг хангалсан болгос дотор найт авгийнхан нэгэн хүнийг ирүүдэж байна. Нохон гөлөг минь энэ чи яг ямар учиртай клайныг дагсан бэ? Гүргэр новшин бэстэй. Тэгвэл өөрөөр тоглоцгоё. Зэзэм аяглахаа билээ. Манайд клайныг дагуулсныг хулгайч бариад авчихсан хумстынх нь үзүрлэх хулс шагаад уламсыг нь салтаар нь буутал байцаана. Баригдсан үн Secret Order гэдэг байгууллагын гишүүн ба түүний сэтгэлийн өглөөрлөө манай Ахмад ардарсан зүуд их өөрийн хүчийг ашиглаж Antagonist гэрүүлийн дэвтэртэй холбоотой ямар нэгэн зүйл хийснийг нь олж мэднэ. Энэхүү Secret Order ч гэсэн дэвтрийн араас явж байгаа тодорхой болох агшинд Клайн дэвтрийн сэжрэг болсон гэх мэт дээрснээр манайд бөөнд нэг байшин руу очно. Яваад орсон чинь эзэн авгаан алтан харцыг нэгдэд 10 тончсон өтөрхон пар явуулж байна. Мөн түүнийхүү Рейби бэргэх нөхрөө орсоргүй алгуулсан байдаг. Дэрхүү байшинд Клайн дэвтрийг хөргсөн гэж бүлтрэг хэлсэн ч мэддэж өдийг болтол юу гээл гөгшин авгаан хиймэл шүчиг тоосон дарагдаад хэвтэж явах. Тийм учраас учир занглаа тэр чигээр Рейби бэрлүү чиглэнэ. Бүлтрэг талигачийн талиж утсан ганцог хайх гээд мэрэгтэлгөө хийх гэсэн маш хүчтэй алд матч явуулгач мэн гээд мэргийн төврүүлээд мэнгийн голлуулчихна. Тиймээс Ахмад дээд өдрөл руугаа илж 2 дугаар зэргийн тамгалсан олдроо ашиглахар болно. Тухайн хэрэгслийг 2 эрэхтэй нэг эмэгтэй хүн авчрах бөгөөд 7 болон 8 дугаар зэргийн бие ондроод байна. Эмэгтэй нь бол манай бүлтрийг анх байцаадаг сэтгцэн мэрэгчлэн их нөгөө эмэгтэй байна. 7 дугаар зэргийн бие ондор. Зөвшөөрөгдсөн олдвор нь 2.49 гэж юу? Antagonist гэрүүлийн дэвтэртэй холбоотой гэдэг мэдэж байгаач. Ариун дугуй 2.49-ийг ашиглах эрсдлийг бодолцож үзсэн үү?
Мэдээж маш өндөр өрсөлдөлтэй гэж тооцсон. Бибер бол Энтигоноос гэр бүлийн удмын өнгөх таны онол зөв бол түүнийг урдаа болох ганц зүйл нь тэдний гэр бүлийн бүтээсэн 2/49. Миний үүрэг хариуцлага зөвхөн 2/49 үйл ажиллагаа шүү. Алив эхэлцгээе. Бүгдээрээ намайг дагаад хийгээрэй. Зогсож болохгүй шүү. Эрв зогсвол амнаас нь ч аюул учрна. Тэгснээ замын цагдаач гараад өгöd унана. Үлтрэгч өссөн үсээгөө дагаад хийн. За орсоргүй нөхрөх болох үйл ажиллагаа эхэллээ дээ. Авчирсан зүйлээс нь Анабелийн алдагдсан хүчийг гараад ирнэ. Үлтрэг дотроо энэ жижигхэн өрхөн зүйл аюултай юм байх та. Жижигхэн биетэй ч гэсэн жигүүд сөрмөр гайхалчин ойрын 5 м доторх амьтаа бүхнийг өөрийн утсан үгэлтэй болгож удирдах чадвартай. Хэрэг хэнийг нөлөөнд нь оруул тэр хүнийг аав шиг алгадаж байж л авиртай зөвлөгийн шившлэхээс шилжүүлнэ. Биберийн хувцсыг Анабелийн зээрэн зүгт харуулхад байцаатай зөв өгчсөн шиг араагшин гаргасан. Биберийг Энтигоноос удмын хүн мөн гэдэг баталсан тул яралтай мөрдлөгөө эхэлнэ. Бомбын агуулга дотор Рэй Бибер удмын сэргэн мантал энтергээ солиороод нэг зан үйлгээд дэвтрийг өөртөө шингэнэ. Нэгдүгээр ангид хальтхан гараад өнгөрдөг алиалагчийг онцгой нөхөр биш юм байх гэж бодоод хайчихсан юм. Дэгсэн хумсаа нусан муу ижээ. Secret Order-ын гишүүн байж таарна. Анабелийн зээрэнцэг зам мөр зааж өгöd нөгөө эдэг агуулхад ирэхэд аль хэдийн ууж идэ дуусчихсан байлаа. Ахмадын өгсөн ижид мэрэг төлгөнд хүч нэмдэг чулуун зүйлтэй гаргаад үзэхэд аюулын их бузар хангална. Мань Бибер дээдийг нь дэвсгэр болсондоо утраад дэв болоод содорны. За Бибер гэхээр тийм л бодогдоод байна. Яг уу шингээсэн дэвтэр нь хурцтаад дэв болжээ гэж. Энтигоноос гэр бүлийн дэвтэр нь Анабелийн зээрэнцэгтэй ижилхэн тамгалагдсан олдуур юм байна лээ. Гэхдээ бүр нэгдүгээр зэрэг их. Хоцорж ирсэн алиалагч хоёр нүдлийн цаадгыг харж нөгөөдлийг ирж явааг мэдсэн тул хор бэлдэж үлдэнэ. Биберт ямар нэг юм хийчих шиг болсон. Бэби олч юм уу гэсэн л оройд. Леонор чадвараа ашиглаад цамцаан тайл хонгор минь угаасаа нүцгэн маань банд минь. Огтнололгүй яасан гэсэн хяналтаа алдсан би Леонор биш. Өгсөн сүнс болчихсон байна. Дэвтэр дотроос нөлөө үзүүлээд удирдлагыг гартаа аваад уурах тархийг нь тасаадчихсан тул Мартаар эрхээ эдэлж яваа махлаг халамцаа найнаар шиг л. Дийлдэхгүй дээ. Айл газрын босоо орол нь босоогоор шээгээ хэлсэн байгаа. Манам Ахмадыг 75 жилийн ээрч гусаж байх шиг. За одоо ер нь иймэрхүү харигтаарс буудалсаа урсан юм ярихгүй. Ядаргаа цааш. Ямар миний өгийн баялаг өв гүнтөр дуусчих биш. За тэгээд энэ нэг нөхөр гост яг дараагийн ангиас л хэрэгжүүлээ. Госто нөхдүүд төрүүлж далдагнаад хүнд гайвалж сарын орлогоо болгодог шиг энэ нэг жирэмсний тестчиг нөхөр далдагнаад очисон Далай ламын 10 таалгамсна. Бүлтрек буудалд биш байдалд ороод Ахмадыг өгсөн нойрсуулагч картыг ашиглаж наркоц хийгээд эмэгтэй нь болохоор цүнхээрээ цогж колкац хийгээд нэг юм дарж авнаа. Байдаг хүчээ баруунсалгаагаа затсан эмэгтэй тамирын тасарсан бололтой өвхөдхийн унахад Ахмад гүйшчөөд янаг минь чи унтаж байна уу? Яадаг үлээ өвчөө үү дээ. Гээд ингэрээсээ эмчлэг шингэн гаргаж ирээд уулгана. Яг энэ үед нөгөө алиалагч гараад ирнэ. Энэ муу ядарсан алиалагч яах вэ гэсэн чинь пүү хонголдон цаашаа. Оророн хоны материал гэдэл шүүгээд өвчихтгий. Багал зур. Гэхдээ энэ тулааны хэсэг бол жаргаж илээ. Зураг лентер бол давхуу хоног давхарлаад идэж байгаа юм шиг үе үнэнжиг туслахтай ямар амар юм бэ. Эсвэл Attack on Titan үзэж яхад л нэг иймэрхүү мэдрэмж авч ирсэн юм уу? Мани дээр цэнгөө хөвжилдэж Анабелийн зээрмцгийг соллоод нөгөө хүнш бүгдийг бариад аванда.
Бүлтрэг арай тархин сунчсан юм болохоор аздуудаг зан үлээ арай чүхэж нандин цаахан эрэхтнээ найс цааш нь завчуулдаг. Нартын сайхан өргөндөө заларнаа. Уган зээрэнцэг ихтэйл хоёр хүнийг барьж чаддаг ч нөгөө дэвтэр нөлөөснөө яасан. Эсвэл алиалагчийн хорж байж магадгүй. Ямар ч ажтанд байсан бүх хүнийг багалзордно. Бодож буцаад ашигт аюулгүй юу гэсэн мэрэг төлөг тавихад Yes baby гэсэн байхыг хараад гайхаад доошоо шагаад л багалзороос гарчихсан байдаг. Нөгөө алиалагч бүлтрийг тандан надад дэвтрийг өгвөл би зээрэнцгийг боловч чадна. Гэхдээ өмнө харагч байсны хувьд би чамд 8 дахь зэрэглэлийн жорыг санал болгоё. Би жор гэж ойлгосон чинь зүгээр л 8 дахь зэрэглэлийн нэршлиг хэлсэн баг шиг байлээ. Алиалагчийн хэлсэн 8 дахь зэрэглэлийн нэршил нь юу гэж? Алиалагч. Ингээд дараагийн шатны зэрэглэлийнхээ нэршлиг мэдээд авчихна ямар тач. Багалзуураас гарчихсан байгааг нь ч мэдэхгүй байж солиорч өгнө. Юугээ л гэлийн дотохтой хойш дөрвөлжингийн 3 таанаас яах вэ? Бүлтрэгч яалчгүй санаатай газрын сүүхэтэд дурак гэдгийг харуулж багалзуурдуулаагүй байсан ч позороо зогссон байгаа байхгүй. Гэнэт хөдөлсөн чин гэндэд сандраад багалзуурын амтыг мэдрээд бүлтрэгийн сумыг долоогоод VP-WG. Чамаг дэвтрийг сонирхож байгааг анзаарсан. Гэхдээ чамд харуулахаас өмнө ариун дугуйлаа очиж чамаг жинхлэх хэрэгтэй. Хяналтаа алдсан бие өндрийг дарсан. Secret Order-ын схемийг тасалсан учраас чамаг даруй мэдэгдэж үнцэн ажилтан болгох болно. Ахмад болон бусад Night Hawk-ийн бүлтрэгийг бүлтэрлэн магтаж ирсэн хүмүүс ч буцахаар болно. Манюуны толгойд алиалагч амьд явахдаа давтан хэлсэн Hornets гэх үг эргэлдэж байсан учраас хоёрыг сургууль руу очиж Кланы багшаас тодруулна. Hornets гинэ. Тийм ээ. Бид нар Antagonist гэр бүлд хамрах дэвтрийг судалсан юм. Үүн дээр Hornets уулдарших мөнхийн шинийн үндэстэн гэж гардаг. Antagonist гэр бүл мөнхийн шинийн үндэстэн. Сонсчиж байсан юм шиг. Хэрэг та ямар нэгэн зүйл санавал эсвэл олж мэдвэл над руу мэдэгдэж болох уу? Болно. Чи эртний олдорыг хайдаг нуус байгууллагад ажиллаж байгаа хэрэг үү? Тийм ээ. Би төвх судлах туртайг та мэдэн дээ. Төвх судлах нь сэтгэл ханамж авахд зүгээр ч гэсэн. Чи арахад нуугдсан хориод үзэл рүү амархан татагдаж магадгүй шүү. Нэг л алах бол золгүй явдлаа орхон бий. Ерөнхийдөө маш сэрэмжтэй байгаарай л гэж. Таны зөвлөгөөг ойлголоо. Энэ хүрээд бүлтрэкийн 3 дугаар анги төгсөж байна. Одоо харин та бүхэндээ сэтгэлийн сүн заслаа, сэрлийн сүн заслалтайгаа өргөн барья гэд 30 алуулдаг юм болов. Өнөөр нь дараагийн 1 юм уу 2 бичлэг өөр төрлийн бичлэг оруулна гэсэн бодолтой байна. Амьсгийн өгүүлэгч юм уу, түүх ч юм уу яг шийдээгүй л байна. Тэрний араас лотмог үүсэн. Ер нь янз бүрийн юм оролдоод явах болохоор генетикэнд алиачих бол битээ гаагаарай. Бас тэр жигтэй алиачихлаа гэж битээ санаа зовоорой. Би тайлбараа хийдгээрээ хийгээд явна. Дэмжихийг хүсвэл description хэсэгт дансаа үлдээчихсэн байгаа. За энэ хүртэл сонссон юм чин гарахгүй төрхөн азнаж байгаарай. Нэгэн сонсгоё.